Баян хонгор аймаг. Төр нийгмийн нэр зүтгэлтэн доктор профессор Сономын ловсон ондог нэрэмжтэй хөгжимт драмын театр. Баян хонгор аймгийн хөгжимт драмын театрын түүхэн замнал 1942 онд 2 гэртээгээр байгуулагдсан аймгийн клубээс эхэлсэн юм. Клубын нээлтээр гаш дөржийн нацаг дөржийн учиртай 3 толгой дуурийг хуучин ихээр цэнд комиссар ардын зөрг харанхуй засаг зэрэг драмын жүжиг концертыг тоглосон түүхтэй. 1956 онд Москва хотноо Дэлхийн залуучууд оюутны 6 дугаар фестивальд уран сайханч дуучин Сүхийн Доной Гомбос сүрэн нар шалгарч урлагийн төлөөлөгчөөр оролцож байжээ. 1958 онд аймгийн клубыг соёлын ордон болгон өргөтгөж орон тооны 18 жүжигчинтэй 30 гаруй сайн дурын уран сайханчтай ажиллаж байна. 1962 онд соёлын ордны өөрийн тайзнаас Дордсимбэ Дэлхийн залуучууд оюутны 8 дугаар фестивальд бүжгээр шалгаран оролцож алтан медаль хүртэж Дэлхийн анхны медалийг төрөлх нутагтаан авчирч байсан юм. Баян хонгор аймаг 1967 онд соёл урлагийн 10 хоногоо нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж Говь хангаан Цэнхэр орон концерт, Жигжид сүрэнгийн зохиол Хүргэн драмын жүжигийг амжилттай тоглож өндөр үнэлгээ авсан ба энэхүү тоглолтод соёлын ордны орон тооны уран бүтээлчид болон Төв хөдөөгийн 70 гаруй уран сайханчид оролцжээ. Энэ үеэр Лувсан Пүрэв, Санг, Доной, Цэрэн Содном, Өлзий, Самбүүхүү, Дарис сүрэн, Лавс сүрэн нарын олон уран бүтээлчид төрийн одон медалаар шагнагдсан төдийгүй хонгор нутгийн уугуул Гончгийн Бэрва Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн цолыг мөн соёлын хэлцийн дараагасан Намсрайжав Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан нь аймагта дээрх шагналыг хүртсэн анхдагчид болжээ. 1942 онд аймгийн клуб, 1958 онд соёлын ордон. Энэхүү 1977 онд 600 гаруй хүний суудалтай 80 шахам уран бүтээлчидтэй нийт 110 ажиллагчдтай мэрэгжлийн урлагийн байгууллага болж театрын нээлтээр төрийн шагналд урлагийн гавьяа зүтгэлтэн Бэрва эрг сүрэн нарын Эрдэнэ тээлийн уян гадуур 3 бүсийн нутаг концертыг тоглосон юм. Энэхүү аймгийн соёлын ордон мэрэгжлийн урлагийн байгууллага хөгжимт драмын театр болсноор жинхэнэ мэрэгжлийн өн аястай болж хөгжимт драмын чиглэлээр хөгжих үндсэн суурь тавигдсан юм. Сүүлийн жилүүдэд манай хамт олон Удвлын зохиол Бүсгүйн заяа, Надимдын зохиол Дордсимбэгийн найруулсан 5 цэцэг драмын жүжиг, Далхаас сүрэн Лаадорж нарын зохиол Уургын хувь, Мягмрын зохиол Нэгэн Ярвын баян жүжиг, Халзан Сүүжин гоо жүжиг, Назаг доржийн зохиол Мөнхийн галт цэцэг хүүхэлдэйн жүжиг, Намдаг, Бэрва, 3 хашир, 8 тахил, хөгжимт драм, Пүрэв дорж томилогдсон эхнэр, Касумов би имээтэйг гэрлэх гэж байна, Халзан, Банзрагч Аля төгмөд хөгжимт драм, Ардын уран зохиолч Бавуугийн Лавс сүрэнгийн Улаан дэргэл саран, Антон Павлович Чеховын Хунгийн дуу, Ан хөлөг Алтан Дэнс өөрийнх нь хүслээр төгсөв, Гомбос сүрэн Битгий драмын жүжиг, Карл Голден буудлын авхай, Лавс сүрэн Хоосон зүуд Гэгэн тамлан, Төрбат 15-ны сар дуулал жүжиг, Тогоо мөнх Эзэнгүй хоймор Аадар Сэлэн, Уильям Шекспир Хоосон шүүгэн, Марк Комелати нууц биш нууц буюу супер үйлчлэгч сонгодог инэдмийн жүжиг, Баатар сүрэн Жамуух сэцэн дуулал жүжиг, Тогоо мөнх Шонос мюзикл зэрэг
томоохон уран бүтээлүүдийг туурвсан билээ. Энэхүү мэрэгжлийн театр болон үүсгэн байгуулагдсанаас хойш 47 жилийн хугацаанд зохиолын болон орчуулгын 40 гаруй жүжиг, 20 гаруй дуурь, 800 гад концертын уран бүтээл туурвиж үзэгчдийн хүртэл болгосон юм. Тус театрын найрал хөгжимчид Эрва, дуурсахын хөндөд, мөрдөрж цэнгэлийн их шиг, чулуун, уран хас бүжгийн жүжигийн удирдгал, вальс, намсражов, баярын жавха, Шостакович, баярын удирдгал, Хачатурyan, Гаин, бүжгийн жүжигийн охидын бүжиг, Сэлэмт бүжиг, Лицкэн, Чайковский, Хунт нуур бүжгийн жүжигийн орос бүжиг, Неаполитан бүжиг, Испан бүжиг, Чойдог, найрамдал удирдгал, Шарав, сэрсэн тал, Нацаг дорж тэмээний уралдаан, Чойдог, Монголын сайхан орон киноны хөгжим, Чулуун, уран хас бүжгийн жүжигийн бугын бүжиг, Шарав, баярын уян, Сэтгэлийн эгшиг, Миндамар, цэцээ гүн, Жанцан норов, морин хуурын концерт, Бизье, Кармен дүүрийн 4-р үзэгдлийн антракт зэрэг дан хөгжмийн бүтээлүүд болон нандин цэцгийн удган модны домог, дан найрал гэх мэт томоохон бүтээлүүдийг сонсогчдын хүртэл болгосон билээ. Хөгжимт драмын театрын бүжиг анги. Сүхбат, Юнданбат, Молдов, Дэлэгдөрж, Банзрагч, Ботгочин, 8 мөнгөн сүй, Дэлэгдөрж, Жүлтэн сүрэн, Илгээлтийн эзэд, бүжгийн сүйет, Огтын уянга, Чин зэрэг, Дэлэгдөрж, Чимэгт товшилт, Цэрэгэр мөнх, Дэлэгдөрж, Шаравдөрж, Цагаан өвгөн, Оюунбат, Шаравдөрж, Цаатан залуус, Батчаргал, Дэлэгдөрж, Сүргийн дэргэд, Энхбат, Оюунбат, Халах намб, Дэлэгдөрж, Циган, Украин, Севредов, Вальс, Алтан цэцэг, Шаравдөрж, Тэнгэрлэг оршихуй, Алтан цэцэг, Шаравдөрж, Батчаргал, мөнхөд гээрэн оршихуй бүжгийн жүжиг, Алтан цэцэг, Батчаргал, Дамрын ай, Их Монгол, Монгол улсын гавьяа жүжигчин Нанжид, Батчаргал, Казак, Алтан цэцэг, Шаравдөрж, Урянхай, Батсүрэн, Батчаргал, Нутгийн залуус, Хотон зэрэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртэл болголоо. Театрын уран бүтээлчид түүхэн замналынхаа хугацаанд Чехословак, бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс, Оросын холбооны улсын Якут, Бурятийн Бансаг мужи, бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хот, Шилэн гол аймаг, Эзнэ хушуу, Япон зэрэг орнуудад айлчлан тоглож уран бүтээлээ элийн чандад сурталчилсаар ажиллаж байгаа билээ. Одоо тус театрт Монгол улсын гавьяа жүжигчин 1, Монгол улсын соёлын дэргүний ажилтан 33 ажиллаж байна. За хөгжим драмын театр маань захиргаач хуй, найралдуу, хөгжим, драм, бүжиг гэсэн одоо бүтцийн 5 ангитай 61 ажилтан одоо албан хаагчтай ажиллаж байгаагаас 72% нь уран бүтээлчид одоо ажиллаж байна. За Баянхонгор аймгийн хөгжим драмын театр нь 420 хүний судалтай, үзэгчийн их танхим, за мөн одоо 200 хүний багтаамжтай, 2 давхарт байрлах том бэсдүүл, за мөн сургалт үйл ажиллагааны 150 хүүхдийг хүлээн авах одоо хүчин чадалтай сургалтын одоо бага танхим үйл ажиллагаа явуулж байна. Хөгжим драмын театр жилдээ 250-аас 280 удаагийн үйл ажиллагаа үзүр үйлчлэгийг өөрийн байранд хүлээн авдаг. Жилдээ 3-аас одоо 4 шинэ уран бүтээлийг одоо тайзнаа тавьж байгаа. Нийт одоо үзэгчдийн тоо бол 50,000-аас 60,000 гэсэн статистик юм тоон үзүүлэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Баянхонгор аймаг төр нийгмийн нэр зүтгэлтэн доктор профессор Сономын Лувсан ондог нэрэмжит хөгжим драмын театр. Сономын Лувсан ондог нэрэмжит хөгжим драмын театрын захиргаа аж ахуйн анги. Тус анги нь дарга, нэгтлэн бодогч, хүний нөөцийн менежер, зохион байгуулагч, маркетингийн менежер, архив бичиг хэргийн эрхлэгч, гэрлийн техникч,
дуу шуумны техникч, тайзны ажилтан, нярав, кас, хаабын ажилтан, хувцсны эрхлэгч, ойдлчин, үйлчлэгч, жижүүр зэрэг 17 оны бүрэлдэхүүнтэй. Театрын үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулалтыг хариуцсан явуулдаг захиргаа аж ахуй анги нь театрын материаллаг баазыг жил бүр нэмэгдүүлж үзэгчдийн таашаалд нийцсэн тохилог орчин чанартай үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ. Маркетинг менежментийн шинэлэг арга барил нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Тус анги нь жилдээ 100-аас 150 удаагийн үйл ажиллагааг өөрийн байранд хүлээн авч 25,000 гаруй хүнд үйлчилж байна. Тус ангиас дараагаар ажиллаж байсан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дорд Сэмбэ, Ламсүрэн, соёлын гавьяа зүтгэлтэн Цэрэн Самбуу, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Чултам Сүрэн, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Батааху, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Очирбат, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Мэндхүү, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Энхбол, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Жансан Самбуу, Пүрвдавг, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Тайван болд. Тус ангиас төрөн гарсан үе үеийн хөдөлмөрийн сайжруулалт. Гэрлийн техникч Яа Базарван, төр сайхан гэрлийн техникч, гэрлийн техникч Батбаяр, шуумны техникч Энх сайхан, нягтлан бодогч Өлзий, нягтлан бодогч Хорол Сүрэн, нягтлан Сайнбаяр, боловсон хүчин Луушва, зохион байгуулагч Лавсүрэн, хүний нөөцийн менежер Ган Чимэг, зохион байгуулагч Орсо, бичиг хэргийн ажилтан Содном, ойдлчин хувцсны эрхлэгч Дашдорж, зураач Цэдэн Содном, архив бичиг хэргийн эрхлэгч Эрдэн Чимэг, тайзны ажилтан Төмөрбаатар, үйлчлэгч Дайри, Дулам Дорж, үйлчлэгч Өлзий сайхан, жижүүр Оюун, жижүүр Баярбат нар ажиллаж байжээ. Өөдлөг хайлын өнг үүднээсээ гэдэг шиг аливаа байгууллагын орчин үйлчилгээний ажилчдын нөр их хөдөлмөр хичээл зүтгэлийн үр шимээр цэвэр тохилог аятай тухтай харагддгийн нэгэн илрэл нь захиргаа аж ахуйн ангийн хамт олноос харагддаг юм. Театрын удирдлагын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх байгууллагын хүний нөөц, санхүү, бичиг хэрэг, аж ахуйн үйлчилгээ, харуул хамгаалалт зэрэг чиглэлээр үйл ажиллагааг чадварлагаар явуулж байна. Мөн театрын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, дулаан захилгаан, ус хангамжийг тасралтгүй ажиллагааг хангасаар ирлээ. Захиргаа аж ахуйн анги маань театрын уран бүтээлийн багийн үйл ажиллагааг дэмжиж, байгууллагын хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган соёл урлагийн үйлчилгээг тасралтгүй чанартай хүргэхэд голлон ажиллаж байна. Хаврын оюун өнгө туулна батны хүнгэр хашийн шимми тунгалагар хэр ондод ертөнцийн таасан таврагдуулдаг яруу найрагчийн өвдийн сэтгэл Доктор профессор Сономын Лувсан андангийн нэрэмжит хөгжимд драмын театрын театр киноны нэр зүтгэлтэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Жанцангийн дөрөлөг жовын нэрэмжит драм анги. Театрын драм анги нь 1977 оноос аймгийн хөгжимд драмын театр үүсгэн байгуулагдсанаас хойш уран бүтээлүүдэд төөрвж Монголын жүжигчин зохиолчдын болон дэлхийн сонгодог жүжигүүдийг өөрийн тайзнаар тоглож үзэгчдийн хүртэл болгосон билээ. Драмын жүжигүүд, сонгодог жүжиг, хөгжимд драм, хошин шогийн тоглолтууд гээд урын сандаа 180 гаруй бүтээлүүдийн ариун их сан хөмөргийг бүрдүүлсэн уран бүтээлүүдээр ариун баялаг дүүхтэй анги юм. Хөгжимд драмын театрын үе үеийн хайруулагчийг дурддаг бол 1977-оос 1987 онд огоон найруулагч, 1987-оос 1989 онд Дарим, 1989-оос 1990 онд Гомбо Сүрэн, 1990-ээс 1993 онд Алтан гэрэлт, 1996-аас 1998 онд Дан хуйг, 1998-аас 1999 онд Энх болд, 2000-аас 2001 онд Алтан гэрэлт,
2006-аас 2008 онд Цогтбаатар, 2012-оос 2013 онд Бямбаням, 2014 онд Батбол, 2014-оос 2017, 2020-оос 2023 онд Тогоомөн, 2025 оноос одоо хүртэл Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Сэродын Баатар хоёр ажиллаж байна. Сономын Лусуу андангийн нэрэмжит хөгжимд драмын театрын тайзнаа давигдсан драмын жүжиг хөгжимд драмын жүжгүүдээс тоомлон дөрөвдөл. 1977 онд зохиолч Мегмарын бие яагаад, зохиолч Дожоо Дөржийн Чийлмэд, зохиолч Лодо Домбын Бүрхөг шүн, зохиолч Лодо Хувьсгал, зохиолч Будуулын Бүсгүйн заяа, Ган хуйгийн эрэлгээс ирсэн цагтл, Халзангийн гараггүй хүүхэн, Элигэн хадагтай тааржийн хөрөг, Ган хуйгийн удган модны домог, Сэрэн Дарзавын ногоон дарэг, Алтан цэцгийн мөнхөд гэгэрэн оршихуй, Баугийн лавгсрэнгийн улаан дэргэлсар, Антон Павлович Чеховын хунгийн дуу. 2005 онд Ган хөлөг Цогтбаатар өөрийнх нь хүслээр төгсөв. 2007 онд Карл Голден буудлын авхай сонгодог жүжиг. 2008 онд Ган хөлөг Цогтбаатар бүтгий жүжиг. 2006 онд Ган хөлгийн зохиол Цогтбаатарын найруулга Алтан Дэнс түүхэн жүжиг. 2007 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Тогоомөнхийн зохиол найруулга Сүн Сөвн драмын жүжиг. 2013 онд Фредрих Шиллерийн Хоосон шуугиан сонгодог жүжиг. 2012 онд Тогоомөнхийн зохиол найруулга Эзэнгүй хоймор драмын жүжиг. 2013 онд Марга Комелети Аннаг Яйда инээдмийн жүжиг. 2015 он Шекспирийн Хар санаа хайр сэтгэл сонгодог жүжиг. 2018 он Тогоомөнхийн зохиол найруулга Аадар эмгэнэл драмын жүжиг. 2016 он Хадаж амжаагүй нулимс драмын жүжиг. 2016 онд Индрагийн зохиол Тогоомөнхийн найруулга Хайр их хүснэ драмын жүжиг. Лавгсрэнгийн зохиол Тогоомөнхийн найруулга Игэн тамлан эмгэнэл драмын жүжиг. 2022 онд Тогоомөнхийн зохиол найруулга Сэлэн драмын жүжиг. Улс театрын драма ангийн жүжигчид нь бүрийн хэмжээний кинонд 2022 онд урлагийн гавьяа сэтгэлтэн Норвегийн Босод одог Монголын уран сайхны кино Наран жарахгүй ганцаараа биш Хүйдэс зэрэг кинонд тогложээ. Далгаар үе драмын жүжиг, хөгжимд драмын жүжигийг өөрийн тайзнаа амжилттай тоглож үзэгчдийн хүртэл болгосон байна. Драмангаас найруулагч Тогоон, Дарим, Алтан гэрэлт, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Тогоомох, театр киноны нэрд жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Зорилгожов, жүжигчин Монгол улсын урлагийн гавьяа сэтгэлтэн Ганчимэд, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Бямба, Базарван, Дарисүрэн, Шавзан сүрэн, Долгор, Бол, Энхвол, Наран туяа, Даваасүрэн, Оюун чимэд, Цэцгээ, Бямбаням, Үлзий ориг, Бямба дөржгээд олон яаслаг жүжигчид төрөн гарсан юм. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Баатар хоёрыг Байгаламаа, жүжигчин Болромаа, жүжигчин Уланбаяр, жүжигчин Бомон аюуч нар драмангийн жүжигчнэр одоо ажиллаж байна. Доктор профессор Сономын Лусуу андангийн нэрэмжит хөгжимд драмын театрын хөгжим анги. Улс театрын хөгжим ангин театр үүсгэн байгуулагдсанаас хойш хагас 100 жилийн хугацаанд Монголын болон гадаадын сонгодог бүтээлүүд, дуурь, хөгжимд драмын бүтээлүүдийг өөрийн болон Оросын холбооны улс бүгд найрамдах ядад ард улсад мэргэжлийн түвшинд тоглож, сурталчлан таниулж ирсэн хамт олон юм. Улс ангийн үе үеийн багш нар 1974-өөс 1984 онд Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Юнданбаатар, 1985-аас 1986 онд ардын жүжигчин Батчулуун, 1986-аас 1987 онд төрийн шагналт Чинзэрэг, 1988-аас 1989 онд
Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Батчаргал 1989-с 1990 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Энхбат 1990-с 2025 онд Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Бадарчин Батчаргал 2025 оноос одоо хүртэл Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Отхон Баяр ажилладаг байна. Улс ангийн хамт олон үндэсний хөгжимчдийн улсын уралдаан, левер хөгжимчдийн анх дугаар уралдаан, Монголын радиогийн Хөгөн Монгол хөгжмийн уралдаан, төрийн шагналт ардын жүжигчин мөрдөржийн баримжиг үндэсний хөгжимчдийн улсын уралдаан зэрэг улсын уралдаанд 1, 2, 3 дугаар байрыг эзэлж байсан. Энэ хугацаанд хөгжим ангийн хамт олон тайзнаа тоглосон томоохон бүтээлүүдээс дурдвал Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Бэрва, Эргэсрэнгийн цомнол Эрдэнэтэлийн уян гадуур, Нацаг дөрж Дамдын сүрэн учиртай 3 толгой, Бэрвагийн хөгжим намргийн зохиол Их хурим, 3 хашир, 8 тэнгэл, Шинэ байшинд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Банзрагч, Дэ халдсан, Алиад хөгмөд хөгжим дадараа, Лувсан шарвын хожгор түшмэл, Хошин дүүр, Чойдгийн Монголын сайхан орон, Киноны хөгжим, Намсрай жав, Баярын жавха, Шарвын сэрсэн тал, Шаштакович, Баярын удирдгал, Хажидрын, Гайна, Бүжгийн жүжигийн Октийн бүжиг, Сэлэм түгжиг, Лезгийн, Чайковский хонтоноор, Бүжгийн жүжигийн Орос бүжиг, Небалитан бүжиг, Испан бүжиг, Смирнов, Вальс, Нацаг дөрж Тэмээний уралдаан, Чойдог, Монголын сайхан орон киноны хөгжим, Шулуун уран хас бүжгийн жүжигийн Бугын бүжиг, Шарвын Баярын уян, Сэтгэлийн эгшиг, Эн дамар цэцэгүн, Жансан моров, Борин хуурын концерт, Бизgie, Тэрмен дурын өдгөр үзэсгэлэн антракт зэрэг дан хөгжмийн бүтээлүүд болон Нандин цэцэг, Удган модны томог, Дан найр, Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Ягмарын Бэрва 15 сард дуулах жүжигийн хөгжим, Бандрагч, Алиад хөгмөд хөгжим дадарамын хөгжим, Гоншин Бэрвагийн Эрдэнэтэлийн уян гадуурын хөгжим, Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Бадарчин Бажиргалын Дамрын ай бүжгийн хөгжим, Уяачд, Сэнгдөржийн жаахан шарга айз, Энх давны хүлгийн айзам, Жансан самбуугийн 8 шаргын эгшиг, Бүрв сүрэнгийн хүрэммөр, Морин хуурын гоцлол, Жүлдэн сүрэнгийн нэр хайрал, Морин хуурын гоцлол, Бууралмөр, Эх хуурын гоцлол, Жамийн ардын 2 дуу, Найруулга, Чин зөргийн ардын 2 дуу, Хувилбэр айц, Бадарчин шударгын гоцлол, Үлгэрийн холбоо, Шанзын гоцлол гэх мэт томоохон бүтээлүүдийг үе үеийн хөгжимчдийн уран санд тоглож байгаа анги. Доктор профессор Сономын Лусуу Андангийн нэрэмжит хөгжим дадарамын театрын Бүжиг анги. Бүжиг ангийн багшаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дордсимбэ, Дуламжав, Мандах, Сүхбат, Төв халахын нэрд бүжиг дэглэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дэлэгдэрж, Монгол улсын гавьяа жүжигчин Батхуйг, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Оюун Бат, Яа Алтан цэцэг, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Оюун Чимэг, Монгол улсын гавьяа жүжигчин Цэндийн Алтан цэцэг 2026 оноос Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Энх Туяа ажиллаж байна. Бүжиг анги нь 2006 онд Төв халахын нэрд бүжиг дэглэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Балжирийн Дэлэгдэржийн нэрэмжит анги болсон юм. Монгол улсын гавьяа жүжигчин Цэндийн Алтан цэцгийн санаачлагаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Балжирийн Дэлэгдэржийн нэрэмжит Өвлөн бүжийн Монгол бүжгийн уралдааныг өдгөө 27 дахь жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна. Мөн 2018 онд Баянхонгор аймгийн Төв халахын нэрд бүжиг дэглэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Балжирийн Дэлэгдэржийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаан зохион байгуулагдаж бүжиг анги нь Гран-при шагналыг хүртэж байжээ.
Монгол улсын гавьяа жүжигчин Зэндийн алтан цэцгийн санаачлагаар Хаврын баяр Цэнгээд бүжгийн уралдааныг 32 дахь жилдээ амжилттай зохион байгуулж ирсэн. Монгол улсын гавьяа жүжигчин Ардын багш Долгор Сүрэнгийн нэрэмжит улсын уралдаанд тусгай байр 1999 онд орчин үеийн Мимо физикл улсын уралдаан дэд байр болордсон диплом 2001 онд улсын бүсчилсэн уралдаанд Баян хонгор Архангай Хөвсгөл Өвөр хангай аймгийн бүжигчид нэгдэн Монгол улсын гавьяа жүжигчин Цэндийн алтан цэцгийн дэглэлд 3 бүсийн уянга бүжгээр Гран-при байр 2024 он. Тус аймагуудын нэгдсэн уран бүтээлчдийн нэгдсэн хангай ханы игшиглэн концерт Гран-при шагналыг тус хүртсэн амжилттай билээ. Баян хонгор аймгийн хөгжимд драмын театрын бүжиг ангиас 100 гаруй бүжигчид төрөн гарч уран бүтээлэн туйрвж ирсэн түүхтэй. 1977 онд хөгжимд драмын театр болж өдгөө 49 дахь жилдээ гадаад дотоод болон аймаг орон нутагта Монгол бүжгийн урлагийг үе үеийн бүжигчид маань ард иргэддээ түгээн дэлгэрүүлж сурталчлан таниулж буй үе үеийн чадварлаг бүжигчдийн хамт олон билээ. Хөгжимд драмын театрын бүжиг ангийн томоохон уран бүтээлүүдээс дурдвал 1997 онд Монгол улсын гавьяа жүжигчин Цэндийн алтан цэцгийн найруулга дэглэлд 2 сум бүжигэн жүжиг. 2004 онд Японы хөрөнгө оруулалттай Согосеко сургуулийн сурагчдад Монгол улсын гавьяа жүжигчин алтан цэцгийн найруулга дэглэлд Тороо хүү Баал усын дагна хүүхдийн бүжигэн жүжиг. 2009 онд Шинжийн сумын бүжгийн дугуйлангийн сурагчдад 12 гүнж бүжигэн жүжиг. 2015 онд Монгол улсын гавьяа жүжигчин Цэндийн алтан цэцгийн дэглэлд найруулга Аратан ба гоо бүсгүй. 2019 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Тогоо мөнхийн зохиол найруулга Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Буян жаргалын хөгжим Монгол улсын гавьяа жүжигчин Цэндийн алтан цэцгийн дэглэлд Шонос мюзикл. 2025 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар Ардын багш шинжлэх ухааны доктор Сэндэн Жовын дулмын цомнол Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дамчаа Бадгарын дэглэлд найруулга Хөхн нуурын домог этник контемпорари бүжгэн жүжигүүдийг тус хийж гүйцэтгэсэн амжилттай анги юм аа. Баян хонгор аймгийн хөгжимд драмын театрын найрал дуу анги. Баян хонгор аймгийн хөгжимд драмын театр 1977 оны 7 дугаар сарын 5-нд төрийн шагналт урлагийн гавьяа зүтгэлтэн Бэрвагийн хөгжим Эргэж Сүрэнгийн цомнол Эрдэнэ тээлийн уянга дөр 3 бүсгийн нутаг концертоор их хөшгөө нээж байжээ. Найрал дууны анги нь анх 26 дуучны бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд багшаар Монгол улсын гавьяа жүжигчин Зоодл, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Жөлтөн Сүрэн, соёлын тэргүүний ажилтан Батхүлэг, Монгол улсын гавьяа жүжигчин Батмөнх, соёлын тэргүүний ажилтан Болдбаатар, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Мөнгөн Чимэг, соёлын тэргүүний ажилтан Тайван Болд зэрэг үе үеийн багш нараар удирдуулж одоо Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Мөнх цулийн удирдлагын дор 8 дуучин нэг хөөмжтэйгээр уран бүтээлэн туйрвж байна. Тус ангиас Монгол улсын гавьяа жүжигчин Намжил, Монгол улсын гавьяа жүжигчин Батмөнх, Монгол улсын гавьяа жүжигчин Хордо, Монгол улсын гавьяа жүжигчин Ханд Сүрэн зэрэг 4 гавьяатыг өлгийдэн авсан байна. Мөн алдарт талын 5-7 дууг амьлуулан ард олонд хүргэсэн ард түмний гавьяат сүхийн доноог дурсахгүй байхын аргагүй юм аа. Найрал дууны анги нь ажил хөдөлмөрөөрөө манлайлж 2019 онд хөдөлмөрийн алдар алтан медалаар шагнагдсан байна.
Сономын Лусуу Андангийн нэрэмжит Баян Хонгор аймгийн хөгжимд драмын театрын гэгэн хомерт морилн саадсан үе үеийн уран бүтээлчд ажилтан албан хаагчид та бүхэндээ дэлхийн театрын 64 дахь өдрийн баярын мэндийг өөд нь өргөн дэвшүүлье.